За тэнийг зэрэг хүрээд ирлээ шүү. За яг ажил дээр нэрсэн үү? За өнөөдөр нэг үйл явдал болж байна. Тэр үйл явдлын зэрэг. За зүрч. За та ажиллаа хийх. За хэдэн зэрэг аваад. За. Ингээл мэдээ ер нь нааштай шилэхгүй нь. Өдөрт ер нь бол наашаа цаашаа ингээд энэ хотын төв дотроо нэлээд олон гүнэ. Ер нь бол яг нөгөө статистикийн байгуулагч нөгөө байгууллагын онцлог байдаг штэ тийм. Үйл явдал ихтэй тийм дэлхийд даяараа л одоо data тэгэл одоо өгдөл AI гэл одоо яриад энэ дата гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг одоо ярьдаг, хөгжүүлэх гэж зорж байгаа энэ цаг үед бол хурал улслууд авих болдог. Арга аргачлалуудаа шинжлэх, мэдээлэл одоо илүү нарийн болгох, ерөнхий мэдээллүүдийг илүү одоо хэрэглэгчдэд ойлгомжтой илүү одоо хөдлөө авахад юм наривчлсан байдлаар өгөх хүрээнд арга аргачлалаа боловсруулах, за тэгэл уулзалт хийх, мэдээлэл солилцох гэх юм хурал уулзалтууд бол нэлээд олон болж идэг. Тэгэл 7 хоногт ер нь үйл явдлаар өрнөөл байж идэг да. Өнөөдөр жишээ нь Монгол Улсын иргэний бүртгэл ердийн хөдөлгөөний статистик үзүүлэлтийг тогтолцоог бичүүлэх нь гэдэг төслийн нээлт боллоо. Тэгээ энэ бол яг өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр одоо ер нь бол төрөлт нас сургалтын үзүүлэлтүүд байдаг шүү дээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гарч идэг нэмийн даатгал дээр. За ингээ энэ өрн үзүүлэлтүүд нөгөө заримдаас ингээд нөгөө зөрүү гарч идэг. Тэгэхээр энэ үзүүлэлтийг зөрүү гарахгүй байхын тулд яаж арга аргачлалаа наривчлах вэ? Энэ дээр үнэлгээ хийх гэж байгаа байхгүй Монгол Улсын хэмжээнд. Тэр төслийн маань нээлт өнөөдөр болоод ингээд. Тийм сая утсан арга хэмжээ. Тэн дээр чинь тэгээд олон улсын зөвлөхүүд маань үнэлгээ хийх багийнхан маань ирж гисэн мэдээллүүдэд танилцуулаад, судалгаануудаа танилцуулаад ингээд явж байна гэсэн үг юм байна. Тийм. За сайн байцгаана уу. Өмнөний нэрийг цацралт гэдэг. За би үндэсний статистикийн хорооны бодлого хамтын ажиллагааны хэлтсийн халах мэргэжилтнэр буюу олон нийтэд харилцах хэлтсийн ажилтнаар ажилладаг юм хүн байна. Тэгэхээр энэ албан тушаалтаар бол одоо яг сүүлийн 3 жил байгаа. За 2021 онд би үндэсний статистикийн хороонд бол олон нийтэд харилцах хэлтсийн зөвлөхөр орж ирж байсан. За тухайн үед бол орон тооны бус албаа агч байсан. Ингээд 23 оны 8 сараас би олон нийтэд харилцах хэлтстэй орон тооны албаагч болоод олон нийтэд харилцах ажилтнаар ингээд орж ирсэн. Яг ерөнхийдөө бол үндэсний статистикийн оронд яг 5 жил болох гэж байна ажиллаад. Яг би 2011 онд Отгон тэмгэрийн их сургуулийн сэтгүүл зан ингээд төгссөн. Тэгээд манайх ч нөгөө юу байдаг штэ сэтгүүлчдийг 1-р курс төгсөн гутан шууд дадлагт гаргачдаг штэ. Тэгээд 2008 онд дадлагтаа гараад өнөөдөр сонинд шууд дадлага хийжсэн. Тэгээд тухайн үедээс нөгөө дадлага ингээ хажуугаар нь мэдээ энэ төр өгөөд л ер нь хичээлхэн хажуугаар ер нь тэгээ баг ингээд сэтгүүл зүйн салбарт баг шууд л дахиад яваад орсон л та. Тэгэл яг ер нь яг энэ сонины хамгийн том одоо өнөөдөр сонин өдөр тутмын өнөөдөр сонин гэдэг бол манайхан бүгд мэднэ те. Одоо өдөр тутмын сонин тухайн үед чинь маш тийм том далаацтай нөлөөтэй байла. Тим том редакцаас ажлын гараагаа эхэлж сэтгүүлчийнхаа сурыг тавьжсэн. Тэгээ яа харахгүй том одоо редакторуудын одоо яг гараар орч мэдээгээ улаан ирээн болгоулж би цацралт гэдэг нэртэй одоо автортай мэдээгээ тавилжлаа. Гэхдээ яг энэ олон нийтэд харилцах ажилтны хийж байгаа ажлыг яг ингэ бүлэглээд харахаар маркетинг руу нэг орчиж байгаа байхгүй. Маркетингийн ажлууд хийгдэж байна, контент бүтээлийн ажлууд хийгдэж байна, нийгмийн сүлжээний одоо ажлыг бас хариуцж хийж байна. Хэвлэл мэдээлэл олон нийтэд хэрэглэгчтэй харилцах ажил руу бас орж байна. Тэгээ арга хэмжээ зохион байгуулах гэх ер нь нэг юм 5 арга одоо евро том бүтцтэй ажил руу орчдөг ийм ажил юм байлээ. Тийм. Тэгээ ер нь бол айгүй гоё сонирхолтой. Тэгээ тэр хэрэг айгүй их юу яд шүү дээ. Хурдтай болно. Ур чадвар сайжирна. Тэгээ ер нь гоё нэг юм л хийгээд авахгүй. Нөгөө олон төрлийн ажил хийнэ гэдэг чинь сэтгүүлч хүмүүс чинь өөртөө ямар хүмүүс хэлээд асар их сониуч хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол их гоё сонирхолтой байдаг. Тэгээ сүүлд ялангуяа би нөгөө зураг авдаг юм чадвар маань одоо миний хувьд жоохон баг зэрэг төвшин ахаад байгаа. Би нөгөө зургийн мануал дээр авдаг байхгүй юу? Энэ дээр нөгөө одоо жишээлбэл үрцгийг тааруулна, гэрлээ тааруулна, энэ төр гэл ISO тааруулна, энэ төр гээд
нөгөө автаар зөвхөн авахгүй тэгэж авдаг чинь ингээд дараа нь аягүй гоё штэ. Нөгөө сэтгүүлчийн ажилчин тухайн өдөр мэдээндээ яваал нөгөө мэдээг ингээд зурагтаар сонин ингээд гаргах тухайн өдрийнхөө бүтээлийг харах аягүй гоё байдаг штэ. Тэрэн шиг ингээд яг тухайн өдөр авсан арга хэмжээний зургийг нийгмийн сүлжээний нийтлэл ингээд чинь бас яг л миний бүтээл шүү дээ. Сэтгүүлч одоо фото сэтгүүлчийн ажил штэ тий. Тэгэхээр энэ бол бас гоё идэг. За тэгээ. За би нэг юу явах гэж байгаа хоол унших гэж байгаа маа. Нөгөө юуныхаа тоолгынхаа өрөөнд тэрний хоолыг юу явах нэг манай энэ хажуу талын өрөө нэг юутай хажуу талтай юм юутай ахгүй юу? Хевстэй ахгүй. Тэнд ороод уншихаар нэг гоё студид уншиж байгаа юм шиг уншдаг байхгүй. За тэрийг уушаа утсан дээр уншчих тийм үү хоолгоо. За эзэнд уншиж хоо. Энд уншиж. Энд гэрэлтэй нөө хартаа. Үндэсний статистикийн хорооноос 5 жил тутам зохион байгуулдаг аж ахуйн нэгж байгууллагын ээлжид тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэл үндэслэн 2026 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. За энэ нэг ойролцоогоор 1 минут орчмын видео болох юм. Нэг мэдээлэл өгөх гээд. За энэ видеогоос хадгалаад авч. Ингээд таны ер нь хамгийн үнэт туслах одоо хэрэгсэл юм уу? Гар утас. Тийм 1-р дөрөөсөө гар утас байна. За тэгээд мэдээж нөгөө мэрэгжлийн камер байна. За тэгээд лаптоп мэдээж хамгийн чухал байна. За 3 туслах гэвэл энэ 3 л энэ да. За 3 л одоо юу яагаад тах вэ? Доош нэг тооллогын хэлц рүү ороодох юм. Манайх нэг юу явах гээд байгаа. Өнөөдөр нэг инфографик гаргах хэрэгтэй. Тэрнийхээ датаг ярилцаадах. Тийм. Яг ер нь бол олон нийтэд харилцах ажил нь хийж байгаа ажил нь сэтгүүлч байхдаа хийж исэн ажлууд ер нь ихэнх нь байгаа учраас нөгөө тийм амар одоо тийм гинтл би нөгөө юмч болоод хүний нөгөө эрүүл мэндийн асуудал үзэлтэй эсвэл тэр гал команд дээр очиод юу аврах туслах ажиллагаа хийгээд байгаа биш учраас илүү ойр духан байдаг. Яг хэвлэл мэдээллийн байгууллага мэдээж яах нөгөө статистикийн байгууллага яа гарахгүй хэвлэл мэдээлэлд илүү мэдээ өгдөг өдөр тутамд харилцаж идэг ийм онцлогтой л да. За 7 хоногт одоо нэг өдөр болгон ер нь бол хэвлэл мэдээллийн байгууллагууд уцтаад мэдээ авахыг одоо хүсдэг. Тэгэхээр 7 хоногт ер нь доотлол нь нэг 4-5 хэвлэл бол ирж мэдээ авдаг. Тэр чинь тэгээд яг зөвхөн мэдээ авахаас илүүтэй зарим нь одоо 12 дээр байхгүй мэдээлэл энэ төр байна л да. Заавал тооцоолохыг шаардлагатай энэ төр мэдээллийг бол бид аль болох гаргаж өгөхийг хичээдэг. Тэгээ ягаад гэвэл энэ чинь статистик мэдээлэл тархааж л байгаа бол тэр өссөн мэдээллүүд нь бол хангаж явах хэрэгтэй гэдэг одоо үзэл баримтлаг бол манай хилтэц бол мөрдөж ажилладаг. Тэгэхээр манай хэвлэлийн чинь айгүй хөөрхөн штэ. Ер нь бол нэг тэгж тулгаж ирэхэ болчихсон. Бүгдээрээ л айгүй тийм нөгөө боловсон. Заавал эргэж үнтэй мэдээлэл өгөөд болох уу, хизээ очих уу энэ гэж асууна. Нөгөө их сурвалж чинь мэдээж байнгын нөгөө нэг мэдээ өгөхөд, ярьцлага өгөхөд бэлэн байж чаддгүй учраас тэрийг бас айгүй хөөрхөн хүндэтгдэг болсон. Тэгээд тэднээсээ бас баримтлан яг манайхан нөгөө бас юу яа гэв бас даруухан л да. Ер нь энэ нөгөө статистикийн хүмүүс чинь ер нь их тийм даруухан хүмүүс ингээд тэгээ сууж юм нухаж идэг хүмүүс байдаг юм лээ. Тэгээл заримдаа за яах за би яг зуртараад яах гэж нэг тиймэрхүү цааргалдаг юмуд бас байж байдаг. Гэхдээ яг сүүлдээ одоо ингээд сүүлийн одоо миний л харж байгаагаар 3-4 жил бол нэлээд сайн ярьцгаадаг болчихсон. Тэгээл ирсэн болгонд нь л ер нь л өгдөг болсон да. За хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг бүх албан хаагч нар, сэтгүүлч нар, за зураглаач нар арын албандаас ажиллаж байдаг те одоо PCR-т ажиллаж байдаг, MCR-т ажиллаж байдаг, тэн дээр монитор хийж байдаг. Ер нь энэ одоо телевизийн салбар болон сонины салбарт хүртэл ажиллаж байдаг. Сонин болгохаа цаана нөгөө хэвлэлийн ажилтан хүртлэг энэ үнэндээ манай хэвлэлийн салбарын ажилтнууд шүү дээ те. Сонин сэтгүүл, радио, телевиз бүх салбарын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, албан хаагчид, удирдлагууд та бүхэнд дэлхийн хэвлэлийн эрхлөөний өдрийн баярын мэндийг хүргэе. За та бүхний маань үзгэн, хурц, үйлс нь үнэн байх болтугай.